Сайн байцгаана уу? Шинэ 7 оны бий болвол сэрүүлгээ сонсоогүйгээс болоод ч юм уу эсвэл болвол сэрүүллэг манд дуураагүйгээс болоод хичээлээсээ хоцронгоо алдаад ирсэн байгаа. Тэгээд цайгаа гэртээ ууж амжаагүй болохоор нэг хідэн хатсан гамбирнуудаа авчираад тэгээд устай холж ууж байгаа дүр зураг харагдчихээн. Тэгээд энэний дараагаар бол дараагийнхаа лекцэнд суусан байдаг байгаа. Тэгээд бичлэгтэй маань хамт байцгаагаарай. Бид нар одоо төв сургуульсаа гараад ботаник руу явна. 7:40-оос төв сургууль дээрээ хичээлтэй. Тэгээд 11-ээс ботаник дээр хичээлтэй. Өнөө өглөө би унтсан байдаг юм аа. Сэрүүлгээ би унтрааснаа санахгүй байх, сэрүүлэг дуурсныг нь санахгүй байх. Тэгээд яасан байгаа бөө мэд. Тэгээ өөрөө 6:56 цэрээд тэгэл гүүсээрээ байгаа л 7-чтой зэрэгцэж л орчихсон. Би бүр бахардаж үхэх гээл орчихсон тий. Чигээрээ гүүгээл гүүсэн ч гэдэг. Харин тийм. Тэгээ тэрний нэмэр байхгүй зөө байхгүй. Би бүр нэг унтаал нэг ингээл хальц ирчээл нэг унтаад. Пинд байгаа шүү дээ. Пинд үү. За. Пингээ онгоолго мэдүү. За. Тэгэхээр хаваалцсан түлээ байгаа. Тэр түлээг холдуус. Тэгэхээр нэг юм эсхий байгаа. Тэр эсхийг гуулаад ав. Тэгэхээр хаалга байгаа. Хаалгаа онгоолго. Тэгэхээр доошо буусан шат байгаа. Шатаад байгаа доошо буу. Дөрүүлж хайрцагтай юм байгаа. Тэр дөрүүлж хайрц онсыг аваад хаалхын нэ. Тэгэхээр бодлоо бор юм би. Тэрийг холдуу. Тэгээд энэ нүх байгаа. Нүх рүү гараа хий. Тэнд мах байгаа. Багшээ. Хараатрээ. Юу юм? Яа, эцэст. Гэртээ орж ирлээ би. Одоо цаг 3 болж байна да. Амар ингээд юм хийгээгүй мөртөл ядарч. Тэгээ би бол гэлс ирээд тэгээд гэлс хоолоо идчихээ жоохон унтж байгаа хичээлээ идэ гэж бодсон чинь би унтах цагнаас хомслоод каргоноос юм авчирсан. Тэгээ одоо яах вэ? Одоо тэгээ хоол их чинь. Өнөөдрийн хоол бол хаврын хавсарганаар иддэг гой хоол. Арц ташуул. Арц ташуул идэж. Тэгээ би сайн махаарчлаа. Тэгээ би замаараа сая төмсний төмс арилгагч авсан. Тэгээд ягаад гэвэл би тэрийг төмс арилгагч авахулсан. Ягаад юм бүү мэд зав. Яг нэг өдөр миний ингээд сургууль зэрвэлэгч төмс арилгагч хоёулаа нэг зэрэг ингээд хугарсан. Яа мэдгүй. Тэгээ өглөө би нөөрөө бодох гал. Тэгээ будчаал тэгээ нэг сормосоо будах гэд ингээд дэрвэлэгдэг байхгүй юу? Яг ингээд дэрвэлэгчсэн чинь ингээд так гээл хугарсан зав ингээд бариулна. Тэгэл за хичээл имэйл ирж байна. За яг. Тэгээд бид чи өдөр нь ингээл хоолой ингээл төвс арилгачсан чинь бас ингээд дуг гэж хуурсан. За би одоо яасан юм бөө мэ дуулна бол ингээл ятараад эсвэл таад ингээл яваад байгаа мөртлөө ир бэрэм тагцсан юм уу яасан юм бөө мэд ингээл барьсан пивро юм болгоно хугалсан тэр өдөр шөлөө идий. Сайхан. Тэгэхгүй бол одоо ингээд ядарч ийн. Тэгээд энэ ядралтай нэг иймэрхүү байдлаар даван туулах хэрэгтэй л байх. Одоо нэг хичээл дээр одоо 5 дахь орох хэвээр хичээл дээр 2 бүлэг унших хэвээр заяа. Тэгээд 2 бүлгийнх нь нэг бүлэг нь вэ штэ. Би ингээд чардайлгаад нэг хуудсыг явуулсан юм байна. Тэгээд одоо миний унших зүгээр нэг бүлэг заяа. 105 дугаар хуудаснаас 144 дугаар хуудас. 44 гэсэн. Нэг бүлэг. Тэгээд мэдээж дахиад цаашаана дараагийн унших бүлэг байгаа. Зүгээр би чадна.
нэрээ ингээд над шиг ийм хөл гарн дандаа ингээд хүүтэн байдаг. Захын судасны ингээд цусны эргэлт мэргэлт айгүй ийм бахтай хүмүүс штэ. Гоё тасгал зааж өгье гээд шилдний ирээн булчин гэвэл ер нь шилдний булчин чинь яг ингээд нөгөө нэг одоо дээшээ хураагаар сууц буюу венер ингээд одоо тэр цус чинь ингээд зүрх рүүгээ ингээд хураагдаж ирэх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэнгүүд одоо доороос дээшээ чиглэлтэй ингээд ямар ч шингийн юм урсна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор одоо вений сууц чинь өөрөө ингээд тэрнтэйгээ зохицолтоод ийм хавхлагтай байдаг байхгүй юу. Тэнгүүд ингээд тэр хавхлах нь хаагдангууд ингээд хавхлагаараа ингээд дээшээ одоо чиглэлтэй урсгал үүсгдэг заяа. Шилбэний ирээн булчингууд ингээд шилбэний ирээн булчингийн агшилтаар яг ингээд бас тэр вен нь ингээд шахагдаад бас урсгал ингээд сайжирдаг юм байлээ. Энийг манай багш зааж өгсөн заяа. Тийм болохоор ингээд одоо гар мар ингээд хүүтэн байгаад байгаа бол одоо энэ хөл байлаа заяа. Ингээд тэгээд одоо ингээд үлмээ дээрээ гардаг ийм дасгал хийж одоо шилбэнийхээ булчин ажиллуулах юм бол тэр захын цусны одоо эргэлцэж нь бол сайжирна. Би бүр дандаа ёо. Энийг одоо бэлдэм билүү? Ядарч. За болио. Яриад ингэрлээ. Яриа биш. Болно. Толгой өвдөж. Дараах юм. Энд ч одоо их рүүгш би бараг. Би сая хитооч юм шиг гэдэг харуулгүй. За 1 2 3 нэг иймэрхүү л хурдаар явд юм дөө энэ номыг унших гэж. Тийм. За одоо жоохон байжгаад энийг уншиж эхэлцгээе бүгдээрээ. Энийг миний ирчүүч ингээ барагдах гээд байгаа байхгүй юу? Тэр одоо ирчүүчээ эндээ зориулаад тэгэхгүй бол эн чинь маргааш хичээл шүү дээ. Тийм болохоор байж байгаа. Нөгөө нэрээ би заяа. Юу байсан шүү дээ. Ийм шил авсан шүү дээ. 3 сарын 8-нд би бүр ийм тэрл тийм байдал. Би бүр баян тэрж өөлж явж байгаа юм. Тэгээ 3 сарын 8-нд жоохон сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд би та боос юм захиалсан байдгийн. Ойр захиалаагүй байжгаад. Тэгээ ийм шил авсан ахгүй юу? Тэгээд энийг одоо ингээ гоё харааны болгомоор авахгүй. Тэгэхгүй бол би одоо ингээд ийм дими ийм бүрсэлцэн тэгсэн мөртлөө юм нүдний шилзээ зүүж яах вэ? Харааных л болохгүй бол. Тэгээ энийг харааных болгоё гэхээр надаа мөнгө алах. Тэгээд заавал энэ яаралтай үгүй тийм болохоор ингээд зүг байлгачлаа. Тэгээд би нэрээ нөгөө нэг өнөөдрийн каргоноос авчирсан юм харуулъя. Тэгээ ингээд өмсөн чинь бас хөөрхөн. Харуулъя. Миний ингээд авсан юмд аюу гоё нэг тийм яг таарсан заяа. Бүх юмнууд маань. Энэ бүр яг таарсан байгаа зин бүр ингээд би жоохон гар ингээд урттай байхгүй юу? Ер нь өмсөн юмнууд дандаа урттаад идэв. Тэгсэн чинь хартаа бүр ингээд амар гоё таарсан заяа. Вау. Би магадгүй эндээс арай өөр өнгийг авах байх гэж бүүсрэхгүй. Энэ бүүсрэхгүй баха. Тэг юм тавьсан. Айгүй нэг тийм сайн үнэлгээтэйс аахгүй. Тэгэхээр авал үзчихье гэж бодоод авсан чинь. Тэгээд эндээ нэмэгдүүлээд нэг джинс авсан заяа. Тэгээд сэтгэл санаагаа засахын тулд авсан юмнууд миний сэтгэл санааг засч чадсан. Бүгдээ амар гоо амжилттай худалдаа авах болсон юм чинь. Чүхвэт. Oh my god. Иргэрээ. Ингээл ирэх юм шүү дээ. Би ямар тэнийг юм бэ? Нэг юм. Тэгээ энэ бол бас дэжгүй. Маш дэжгүй материал. Би ингээд юм идчих та утассаа уралдаж эсвэл болвол тийм бичлэг үзэхээ болмоор байгаа байхгүй юу. Тэгэл яг ингээл юм идчих та за нэг юм үдчи юм идэнгээ гээл бодоол хэлгэл юм бол би тэр бичлэгийг дуустал цэр ширээрээсээ босохгүй нэмээд дахиад ингээд сонжруулаад
нэмж үзээд байгаа байхгүй. Тэгээд хоол идэх гэж цаг болж байна. Тэгэхээр эхэлцгээе. Энэ нөгөө нэг миний авсан гэр. Амар хөрх харагдаж байна. За одоо удамаа их. Одоо 7 цаг 15 минут болж байна. Удалтлаа жоох энийг давтчих. Тэр хоромсон хайчилж хий. Хагас татгаа оромсон. Тэтгэнээсээ сая бид нар асуучихлаа. За эдрийгээ дутуудуулж болохгүй. Тэ 1 2 3 4 нөхөд нэг таач ирээс үлээж болохгүй гэсэн. Профессор чанга нэх үү. Яа ийм тэмхлүүр ажиллагийг бод ямар эвгүй байна. Ажаад миний хайж бүр амар яа юм аа. Наа цавтай. Уин чим юу нэг тийм. Тэр нэг юм цавтай. Салглаад хаяа энэ ганц хоромсон гэж. Харин нэг хэвийн ихтэй хүн байж магадгүй гэсэн. Чи одоо яагаад тацахгүй? Би чамд зүгээр зохиож байгаа бол Венста бодлоо бүлтэрчлээ гэж бодсон. Хичээл байна тарлаа. Одоо дахиад 8-аас шалгалттай. Энэ бүр шалгалтгүй өдөр гэж ялгаа үнэхээр аим шиг. Хичээл дээрээ нэг шалгалт авах, хичээлээс гадна дахиад нэг шалгалт авах. Яа гэдэг юм бэ? Маршма. Манай багийн хүүхэд. Өнөө яста нэр батроллоо гэж хэл өөр хэлсэн байна. Одоо надад яриад амар ангалцаад байсан юм аа бид нар. Өөстөө дадлага орно штэ юм орно штэ. Намаа дэлгээгүй мэлгээгүй. Дадлага үсттэй мэдтэй өглөө 12 хүртэл онцны нэ. Тэгэл яг дадлагдаа орох гол орсон чинь за семинар шүү гэл асуугдахаар болсон за. Оноо. Тэгээд хамгийн гол бид нар багаараа заяа. Тэгээд манай баг бүр ингэж хизээж хараагүй, хизээж уншаагүй, номыг дэлгээгүй сэдв авсан заяа. Тэгээд угаасаа ингэж бид нар гахаа за тэгтээ биш тий. Азар марлмаа нэг өгүүлбэр санаа. Нэгдүгээр курсынхаа гистлагийн хичээл дээр санд орсон ганц өгүүлбэрээ сонсож ярьсан байх бодож. Тэгээд тэрийгээ яриад бид нар 5 оноо нэмээд бид 65 оноо авсан. Бүр амар тий. Бүр цагаандаа гарсан шүү дээ бүр ингэж өөр амар механик цагаан тэр нь ангиуд хэмжээ нэгээс 2 боллоо. Энэний тусламжтай бас тэгэл байна. Гэхдээ тэгснэ бидний манай эхний 2 баг заяа 3-3-аараа эхний 2 баг буюу 6 хүүхэд зүгээр л битруулсан заяа. Багш бүр яг бид 6 руу харснаа заяа битэрсэн 6 руу гарснаа. Өөртөө ер нь азгүй л гэж бод. Мэдгүй асуулт таарсан бол тэгэл азгүй л гэж бод. Амьдрал угаасаа мар ийм байдаг гэсэн. Тэгээд бид нар азгүй юм байна. Азгүй юм байна. Одоо ингээд азгүй юм байна. Нэг тийм боллоо. Одоо клубийн хуралтай монитагийн бэлгийг өгөн бэлгийг авна. Одоо цаг ингээд 10:30 болж байна заяа. Би унтмаар байна. Би нэг унтахгүй байгаад чаддаг төрлийн хүн биш аахгүй юу? Унтахгүй л ингээ миний амьдрал явахгүй заяа. Тэгээд энийг одоо ингээд хийгээл ерөөсөө гараас гарч өгөхгүй ингээд хийгээл ах юм. Тэгээд дуусахгүй. Гэтэ энийг бол ингээд өдөр хийсэн бүтэн сайнд хийсэн хийгээд ерөөсөө гараас гарахгүй ингээд байгаа л байна. Одоо тэгээ маргааш хичээлтэй яах юм бол байдаг. Нэр монитор авсан шүү.
Энэ байна. Тэгээд дээрэс нь сүү болон бичээ. Тэгээд энэ нь адилхан байна уу би? Энэ бамбууш маань ингээ хантай боллоо. Яа, насны намар ирсэн. Нэгтгэхэд семинар очив. Гэтэ маргааш бол вирус нь ороогүй ам чи вирус орох байхаа. Бодлого нь. Тэгээ вирус бичгээр авах тий. Манай хаа. Одоо уул ингээ бүр айл өрөө болсон заяа. Би бүр юун тэр битлэг бичих мантай болсон. Байла. Тэгээд өнөөдөр нүүр мөрөөч бодохгүйгээр хичээлээ уншсан баггүй юу? Өчигдөр уншиж зүгэлжсэн. Өчигдрөө уншижсэн хичээлийг үргэлжлүүлж уншаад тий. Тэгсэн чинь манай багш тэрүүгээр ерөөсөө шалгалт аваагүй. Тэгээ бид нар дахиад батруулсан байдгийн. Өстө битгэн алгаа. Уншаарай гэдгсэн баггүй юу? Тэгэл нөгөө нэг орж ирчихэл. За уншаа бэжигээ тэгсэн сэдв нь хүртэл яа тэгээ бид нар ингээд баахан вирус ингээд уншиж машаад заяа. Тэгэл байжсэн чинь яг шалгалт болсон чинь орж ирээгүй. Одоо нэгэн төрж. 7 хоногор ингээд үргэлжлүүлдэг байсан бол заяа өмнө нь. За энэ 7 хоногийг давчвал. За энэ 7 хоногийг л давчих юм бол ингээд тэгэл тэгж боддог байсан бол одоо за өнөөдөр давчих юм бол маргаашиг тав. Маргаашиг тавчвал тэрний маргаашиг тав. Ингэж л амьдарч байна. Йоо. Ингэж нарны гэрлэр сэрхцэн амар гоё юм бэ дээ. Яа, одоо бүр ингэ шийдсэн. Зүгээр нойр хүрх юм бол унтаал тэгэл нойр хангамаас ирнэ. Тэгээд одоо хичээл болтлоо сургуулиур жоохон хичээлээ уншцаая. Гадаа амар гоё наа бүр нэг тийм нар ингэж сэрхцэн аягүй гоё юм биш үү? Одоо хичээл намаа бодцгаая. Сургууль арцгаая. Одоо бид нар сая шалгалтаа өгцөө. Одоо кейс ярилцаж байна. Кейс ярьж. Амттай өвөн гинүү тэр. Энэ. Ариу. Би давлаа. Одоо дараа талаа дахиад таашаа брэнд сан байгаа юм байна. тэгээд зүгээр бид нар 7 хоног болгоод ийм байдаг. Тийм болохоор it's okay. Бай. Дуслаа. Энэ ингээд ажлын өдрөө дуслаа. Давлаа. Бай. Ханцинг бүксөөгөө дээр яваад маань. Ингээд агаар оруулаад. Чимээ блог хийж байгаа юм. Түгээл. Би өмтөө шээсэ. Өвдөө шээсэн чинь урдаар шавуураас. Аяга бүксөөгөө нарны яваад. Надад чи зүгээр бүксөө хийж байгаа. Яг юм бэ? Тэгэхээр чи яг өмтөө шээсэ. Таагүй. Цэцэн шүү дээ бараг. Сая үсчин өнөө. Өсөж байна. Үсөөлээ. Аяга юу гэж хандаа.